Сайн байцгаана уу миний эхний бичлэг тавтай морил. Би өнөөдөр frequency буюу тэр тусмаа материалын талаар өнөөдөр ярих гэж байна. Ерөнхийдөө бол материалын талаар л ярилцсан гэсэн үг. Яагаад материал биднэрт маш их чухал вэ? Ганцхан охтуудад биш, ерөнхийдөө бол эрэгтэй хүмүүст ч гэсэндээ бүр асар чухал. Хэрвээ энийг үзэж байгаа охтууд эсвэл эхнэрүүд байх юм бол нөхөр хүүхдийнхаа материалд бас санаа тавиарай. Эрэгтэй хүн үзэж байгаа юм бол найз охиныхоо материалд бас санаа тавиарай. Хувцсанд нь. Тэгээ яагаад вэ гэхээр бид нар өөрсдөө биенээсээ био цахилгааны ерөнхийдөө системтэй шүү дээ. Бидний зүрх, тарих, мэдрэлийн систем гэдэг тэндээс бүгдээр ингэсэн цахилгаан буюу давтамж долгион гардаг. Тэр нь frequency гэсэн үг тийм. Тэгээ материалнуудаас ч гэсэнтэй ингээд frequency долгион гардаг. Өнгнөөс хүртэл, үнэрнээс хүртэл бүх юмнаас frequency долгион гардаг. Тэгээд материал нь ямар материал вэ гэдгээс шалтгаалаад чиний одоо айш зан бодол тэгээд амьдралд чинь ерөөхдөө айгүй чухал нөлөө үүсгдэг манифестэнт гэсэн үг. Ерөөхдөө бол бидний бүх бодож байгаа зүйл манифест шүү дээ тий. Юу бодож чинь тэр чин бүгдээрээ манифест болоод дуудаж байна. Тэгтээ гол нь хэр их давтамжтай вэ гэдгээс шалтгаалдаг тийм үү. За тэгээд материал хүм материалаас эхлэе тий. Байгалийн материал бол мэдээж хүнд ээлтэй. Тэгээд байгалийн материал дундаасаа эхлээд хөнгөний ярин. Хүм материал маань агаар тий чигшил сайн өгдөг. Чигшил бишээ. Агаар одоо нэг хоорондын амьсгалах одоо тэм зүйлийг аягүй өгдөг. Өдөр тутмын бол нэлээд хэрэгтэй хэрэглэхэд тохиромжтой хувцас хүм материал маань. Ялангуяа дотор хувцас маань хүм байх маш чухал шүү. Полиэстер сатин материалтай дотор хувцас тий. Одоо нэг охтууд маань бенз өмсдөг шүү дээ. Хүнд мэддэхгүй ингээд хувцсны цаанаас харагдахгүй гээд тэгээд тэр маань ерөөхдөө бол бүр масар муу байгаа. Бидний одоо бэлэг эрэхтэнд ч бай тий. Эрэхтэй хүмүүсд ч гэсэн тийм материалтай бандажнууд зөндөө гарцсан байлээ. Тийм материал бүр үнэхээр асар муу. Ердөөсөө амьсгал байхгүй. Бидний ингээд энерги тэр одоо давтамж бид нар одоо ингээд манифест хийгээд давтамж ингээд бодол санаа ингээд биднээс гарч штэ. Тэр чинь ингээд юу одоо дуудаж байгаагийн л шимжилчтэй. Тэгээд тийм гарахгүй одоо биднээс долгион гарахгүй байх юм бол та ингээд дотроо ядраа тэгээд чамаас одоо юу ч гарахгүй байх нэ л гэсэн үг. За тэгээ хүм материал маань ерөөхдөө бол өдөр тутамдаа хэрэглэхэд маш тохиромжтой. За дараа нь гэх юм бол майлангны өөрхний материал гэж байдаг. Тэр англиар линен материал гэдэг. Линен материал ерөөхдөө бол хамгийн одоо хүчтэй frequencyтэй гэж ярьдаг. Одоо баячууд, элитүүд, ах эгч нарын костюм бичаг, хувцснууд нь эсвэл үнэтэй брэдийн материалууд нь ерөөхдөө их нь линен материалаар хийгдсэн байдаг. Бясалгал хийж байгаа хүмүүсүүд бас линен материал линен материалаа айгүй хөмсөж бясалгал хийдэг. Хөдөө уул муул нь гарч байгаа хүмүүсүүд бас линен материал өмсдөг. Тэгээд ажил төрөлтөө фокуслах байгаа хүмүүсүүд бас линен материал өмсдөг. Хуралдаа явж байгаа хүмүүс бас линен материал өмсдөг. Би ч гэсэн ерөөхдөө бол бас өөр дөрөө айгүй өмнө жил зунжангаа туршсан. Би юмд ерөөхдөө шууд итгээд байдаг хүн биш. Туршаад үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг ерөөхдөө айгүй одоо юу гэдгийг туршиж үзчихэд тэгээд дараа нь юу яадаг итгэх үгүйгээ шийддэг. Тийм болохоор итгэсэн байна гэхээр одоо босон байна л гэсэн үг. Тэгээ нүгээс нотлогдсон зүйл болохоор ойлгомжтой. Тэгээд би одоо ажил төрөл хийхдээ эсвэл бол ингээд манифест хийхдээ линен материал айгүй хүмүүсдэг болсон. За дараагийнх нь болохоор торгон материал байна. Торгон материал хүмүүс тэгтээ нөгөө нэг юу яд нь шүү дээ. Орхон жилийн давуугаа ингээд бүр битүү торох сэлг болгочтой шүү дээ. Тэр бол асар муу байгаа. Бас ингээд өдөржин байнга сэлг өмсдөг тийм үү. Яагаад гэхээр сэлг чинь айгүй өндөр давтамжтай. Тэгээ бидний юу бодож байгаа нь ямар ч фильтргүй, ямар ч одоо
тийм ээ ямар ч фильтргүй ингээд шууд ингээд татдаг гэсэн үг. Сайнч бай, мууч бай. Ямар ч бодлыг шууд тэгж татдаг. Тэгэхээр яадаг вэ? Хүмүүс бид нар чинь бодлоо удирдах чаддгүй тийм үү? Ерөнхийдөө их хүмүүс манифест хийж сурж байгаа хүмүүсүүд болохоор бодлоо удирдах сурах тал дээр ингээд суралцдаг тийм үү? Яаж вэ гэдэг нь миний сургалтын дээр байгаа. За тэгээд бодлоо удирдах чадахгүй одоо чи ингээ хүнд гомдоод уурлаа тий шууд энэ яага ба өстой чи намайг ингэслээ тэгслээ энэ ямар муухай юм гэл ингэж бодож байгаа юм бол шууд тэр чинь ингээд чи одоо чиний бодож байгаа тэр давтамжн дээр нэмэгдээд тэр сэлк чинь секундэд одоо хэдэн герц тэгээ хэдэн давтамжтай байгаа амар өндөр штэ тэгээ ингээд бүүстлэгдээ тэр одоо бодсон бодол одоо гомдол чинь дахиж чамд ингээд ирэх магадaltaй ингээд лупэнд орох магадлал маш өндөр гэсэн. Хэрвээ чи бодлоо удирдах чадахгүй ууралдаг, гонголдог бол өртөөсөө өмсөд хэрэг байхгүй гэсэн үг. Яг манифест хийгээд ингээд яг гоё яаштай төлөвлөж аваад өмсөн гэвэл юу гэхээс биш. Түүнээс бол байнгын өдөр тутамдаа өмсөн гэж байхгүй. Хүмүүс тэгээ бас төрсөн өдрөөрөө айгүй хүмүүстийн тэгэхээр төрсөн өдрөөрөө нэг хүмүүс уурлаад идэг амар сэтгэл хөдлөлтөй гоё гоё наа гэд явж идэв штэ. Тийм болохоор тэгээ бас төрсөн өдөр дээр ерөөхдөө энэ давтамж бидний фреквенс энерги маань айгүй өндөр түвшинд очсон байдаг. Тийм болохоор хүмүүс төрсөн өдрөөр айгүй их сэлк өмсдөм байлээ. За дараагийнх нь болохоор миний хамгийн дуртай материал буюу ноолуур кашмир. Энэ кашмир маань ерөөхдөө хамгаалалт гэж явдаг. Би анх нөгөө нэг багштайгаа тэг гадны босны багштайгаа уулзчихсан чинь надаа Монголын талаар бүр амар сонирхдаг гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээд Монголын юмнуудыг айгүй их асуудаг гэсэн. Би тэгээд эсгийн ноолуур бид нэр ингээ гэртээ хэргэлдэг ингээд гээд улвчтэй бүх юм ерөөхдөө гудас гээд эсгий гээд тэгсэн чинь харин тийм ээ мэднэ. Монголчууд бүр ингээд дээр үед бүр нь амар гоё зөв явдаг байсан. Тэгээд яагаад гэхээр чинь энэ эсгийн материал ерөөхдөө өөр одоо муу бодолтой эсвэл муу энерги чиний айцыг өөр дээрээ аваад тэгээд чамд сайн сайхныг өгдөг тийм материал гэж байгаа байхгүй юу. Ер нь л айгүй гоё тэгээд айгүй гоё дулаахан халуун байлгадаг тий. Тэгээд ноолуур маань ерөөхдөө хүн болгонд ерөөхдөө ноолуур байх нь зүгээр гэж боддог. Ноолуурын би нэг ихтлгүүрээс юм нэг бүрхий хонин ноолуур бишээ эсгийн тийм юу авч ирсэн юм. Хөдөлгөөрний осор. Тэгээ би тэрийг ингээд анх мэдгүй дөнгөж сурч эхэлж байхдаа 2 жилийн өмнө гэсэн үг. Яг ингээд манифест хийхдээ ингээд тэрийг ингээд бариад одоо жоохон айцсан ч юм уу заримдаа ингээд нэг амар юм хүсдэг ч юм уу те одоо би ингээд одоо материал зүйл нэг биш л те одоо те ингээд гоё 50 баймаар юм ч юм уу те тэгэл тэнгууд ингээд цаанаасаа ингээд гоё тайвшраад 50 байдлах нөхцөл байдал үүсдэг ч юм уу те айгүй урд манифест манай биелдэг байгаа. Тэгэхээр одоо эсхий цүнх гутал уловч тэ өвөлтөө тэгээд тиймэрхүү юмнуудыг аль хэрэгжилж байгаарэ айгүй гоё өөрт чинь хэрэгтэй зүйл шүү. Биднэрт ерөөхдөө ийм материал маань үнэхээр хэрэгтэй чухал зүйлүүд байдаг. Полиэстер нилон сатин материалууд чамайг өөрөг чинь ядраа залхуу болгоно, ууртай болгоно, стресстэй болгоно, чи эрүүл сэтгэхээ бас болж эхэлнэ. Ерөөхдөө л дотор хувцснууд тэрмэр бүх зүйлээс ерөөхдөө л арчиж хаяарэ. Тэгээд хичнээн үнэтэй хувцас байсан ч гэсэндээ зүгээр шууд хай өөртөө муу зүйл татчихснаас татган чааш юм бэ. Ерөөхдөө амьдрал амжилт тиймэрхүү зүйлс чинь нөлөөлж л байгаа. Тэгээд амжилт нь өрмөрөө байвал хэдэн төгрөгөөр авсан юм харамтлаад хаяхгүй байна уу? Эсвэл бол хаяа цаашаа өшөө илүү явах уу гэдгээ тэгээ өөрөө бодоо сонгоно үсттэй. За тэгэл иймэрхүү л байна да. Материал гэдэг айгүй чухал. Нэрээ дээр үед одоо эмнэлгийн одоо орон жилийн даваанууд нь майланганы өөр тэнгүүдээ
аяг ус уух усны савнууд нь болохоор материалаар хийгдсэн байдаг байсан. Яа тэгэхээр асар хурдан хүнийг эмчилдэг байгаа. Одоо дайн майны үед их дайны материалууд нь лин материал, майлганы өрний материалаар хийгдсэн байдаг. Тэгээд аягнууд нь сэсээр бүгдийг хийгдсэн байдаг байсан. Тэгээд яах вэ? Тэгээд улс төр бид нарыг өдөртөх хөстэй тэнийг болгож байгаа болохоор бүгдийг тэгээд болсон. Тийм зүйл байха болсон. Тэгээ одоо бид нар өөрсдөө сайн судлаж энэ эрүүл мэнд эрүүл оюун ухаанаар сэтгэхийн тулд сайн судалгаатай мэдлэгтэй байх нь чухал байна. Тийм л энэ да. Тэгээд ерөнхийдөө бол дараагийн бичлэг дээрээ өшөө илүү гой зүйлүүдийг ярилцах болно. Та нар юу мэдмээр байгаагаа бас комментоор үлдээгээрэй. Юу мэдмээр вэ? Асуух зүйлүүд юу байна? Тэгээд хамгийн их одоо коммент нь одоо хамгийн их лайктай ямар коммент вэ? Тэрийг харж байгаа. Тэгээ би ярий. Хэрвээ хичээл дээр хитрхи гүн ордог зүйлүүд байгаа бол манай сургуультаас ороод авна. Өөр харга байхгүй. Тэгээд ийм байна да. Тэгээд үтсэнд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.